Дэлхийн монголчуудын Эмдэл радио 88.1 уралдаан дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөг бүрийн даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс шуугих тусам нягтал гэсэн уриатаагаар дөрөн зүгэн шуугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 17 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 10-ны мегмар гарагийн дөрөн зүгэн шуугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ занариулагчаар мөнхцөцгийн Төвшин Баяр нар ажиллаж байна. Орой минь төргий. За орой минь дахин өргөе. Нэвтрүүлгийн хамтраалагчаар хамгийн гүн бохирлыг шаарилган Омо. За мөн цэвэр тунгалаг цэнгэг амт Aquafina хамтран ажиллаж байгаа баярлаа. За өнөөдөр миний мэдээгээр хэлдэг штэ тий. За эхний мэдээ зүгээр ир юмгүй орж ирээд үздэг. Үзүүштэй мэдээ. Үнэхээр гой хүүгээ харуулах гэж шүү би. За тэгвэл шуугуулаадаг. Шуугуулаадаг юм. Манайхаа орж ирээд хараарай. Йоо ямар гоё юм ихтэй вэ? Бүр ёо яста нэрэ. Йоо аль хурд найруулагч минь хурдаа өгөөл. Би бүр нэр ингээд баг хэдэн минут ингэж гүлдэрсийг ингэж харсан. Тийм үү. За ёо үнэхээр гоё байгаа зү. Ёо үнэхээр үзүүштэй шүү бүр. Үу энэ ч баг тэгээ нүцгэн байж идэг шүү. Одоо нэг кабой малгайтай зургийг харж гинөө те. Тийм байна. Ёо үнэхээр үзүүштэй үнэхээр гоё мэдээ. За. Үу модельцэд лөө. За одоо би ярьж үгээ заяа. За хөөрхөн төрх албагүй гэдэг шиг хөөрхөн болж өөрчлөгдснөөсөө болоод зовоодж байгаа юм шиг, жаргаадж байгаа юм шиг нэг бүсгүн тухай мэдээлэл хүргэж байна. За 35 настай Бразил модель инфлюенсер Жана Празерес гадаад төрхөө төгс болгохын тулд ойролцоогоор 1 сая паунд буюу монгол мөнгөөр 4 тэрбум 800 сая төгрөг зарцуулсан ч. Гэтэ энэ бол ерөөсө харамсахааргүй зарцуулсан байгаа. Тийм байна. За болзооны апууд түүнийг хитрхи үзэсгэлэнтэй гэж үзээд бүртгэлийг нь хаацсан. Ёо нэг амар хөөрхөн гэд нэг залуу нутгаасаа хөөгдсөн байсан. Яг орноосоо хөөгдсөн байсан. Тэр шиг юм. За Жаняна жинхэнэ хүн шиг харагдахгүй байна гэх шалтгаанаар 3 удаа аккаунтаа халгасан тухайга Галмаур Болгария сэтгүүлд ярьсан. За, Жананя 20 гаруй гоо сайхны мэс засал хийлгсэн. Нүүрнийхээ бараг бүх хэсэгт филлер шахуулж, олон удаа хамраа янзлуулж, өгцгөө өргүүлж, биеийн ихэнх хэсгийн арьсаа чангалуулж татуулсан. Гэсэн ч энэ өөрчлөлт нь түүнд асуудал дагуулж саяхан Бразилийн онгоцны буудлын дээр паспортны зураг нь өөр байснаас болж 40 минут саатуулгадахад хүргэсэн тухай мэдээллийг дөрөн зүгийн шууганаараа хойлоо бас дурдаад өнгөрсөн шүү дээ. Нэг хүүхэн ягаа уйлаад нэг хятад өгөө. Тэрний зэрэгцээ нэг ингээд дурдаад өнгөрсөн байхгүй юу? Энэ зүгээр засуулаагүй ахтаж хөрхөө охин байж. Тэгтээ яг нөгөө хамар ийм охин байж байгаа. Тэгээд тэгтэл бүр үнэхээр бүр одоо бол үнэхээр төгс болж. Төгөлдрийн туйл болсон байгаа байхгүй юу? Тийм байна. Үнэхээр төгс төгөлдөр болж. За. Ёо. Календар юм уу хайшээ те. Открытний хүүхэн шиг юм байна штэ. Тэр нэг нөгөө нэг ийм кабой малгайтай тэгээд нэг ийм матрын харсан гуталтай нэг зэвүүн зураг наагаас тэр 3 утас доогороо үйцэн үү? Тий, ёо тэр бол энэ тасрахаа яг яа игээд байгаа юм бэ. За тэгвэл одоо энэ бүсгүүн маань танилцах аппликейшн ашиглаж чадахгүй учраас татгалцгаас өөр аргагүй төрж уламжлалт аргаар одоо болзоо эхлүүлэх юм уу, харц солилцох, нүүр тулан ярих гэх мэт аргыг илүүд үзэх болжээ. За 2023 онд Норвегийн Playboy сэтгүүлээс Жанянаг төгс эмэгтэй хэмээн нэрлсэн тэр өөрөөрөө их бахархдаг. За манай бүсгүй гоо сайхны мэс засал эмчилгээг өөртөө итгэх амьдралын чанарыг нэмэгдүүлдэг зүйл гэж үздэг. Хоолны дэглэм барихгүйгээр сайхан харагдахыг хүсдэг тэрээр мэс засал бол амархан шийдэл гэж хэлсэн байдаг. За Жаняна биеийн тамир хийх, цахилгаанаар булчин өдөөх эмчилгээ, хувийн дасгалжуулагчийн тусламжтайгаар эрүүл чирэг байдлаа хадгалдагч түргэн хоолноос бол татгалзаж чаддаггүй юм байна л да одоо. Янз бүрийн бүргэр бол идчихдэг л ахна штэ тийм. За сэтгэл зүйн эрүүл мэндтэй ч анхаардаг Жаняна 7 хоног бүр сэтгэл зүйчтэй уулздаг бөгөөд өөрийгөө хайрлах, урам зоригтой байхыг хамгийн чухал зүйл гэж онцлсан. Энэ нэмэгтээр нь олдог бүх мөнгөө зөвхөн өөхтөл наачдаг байгаа даахгүй юу? Тэгээ эн чинь тэгээд одоо бодвол инфлюенсер байлгүй дээ. Инфлюенсер.
Тэнчэнээсээ мөнгө олдог байлгүй. За тэрээр загварын карьераа 18 наснаасаа эхлүүлсэн ч Playboy-ийн зураг авалтнаас хойш жинхэнэ амжилт гаргасан гэдгийг хуваалцсан байлээ. За ирээдүйд бизнесийн ертөнцид хүч үзэх хүсэлтэй гэдгийг ч мөн ярьсан. Гол нь бүсгүй танилцах аппликейшнд бүртгүүлж чадахгүй байгаа зовлонгоо хуваалцсныг нь хүмүүс үлгэж аваад хаана одоо тэр хүмүүстэй уулзаж танилцахыг нь Instagram-ийнх нь постны доогоор битүү асууж байна тийм. Тантай би уулзчихъя. Та танилцах аппликейшнд хэрэггүй. Хаана уулзах вэ? Яг. За сэтгэгдлүүд нь нэг удаач гэсэн хит гоё болоод болзооны апаас хөөгдөж үзэх юмсан. Гоо үзэгслэн асуудал дагуулах үе байдаг юм байна гинэ. 1 сая паундыг мис засалд зарцуулсан гинөө. Өөрийгөө хайрлахын ч зөвч хиймэл гоо сайхан руу инглээ тэмүүлэх нь буруу юм шиг санагдж байна гинэ. Хит үзэгслэнтэй гэд хөөгсөн гэдэг чинь апуудын гоо үзэгслэнгийн лимитийг даваад явчихсан гэсэн үг үү гинэ. Тийм гэсэн үг шүү дээ. Тийм нэр үнэхээр гоё болсон мөлий. Гоё юм уу? Үнэхээр гоё байна. Өөр одоо хэлэх юм алга. Үнэхээр гоё. Ер нь өөрөө материал сайтай охин байж шүү дээ, тийм ээ. Мөмсөг нүд хамар. Гэтэ уруулан жоох хитэрсэн юм шиг надад санагдаад байна. Тэгсэн байна. Энд уруул жоохон онцгүй байна л гэсэн. Харин тийм уруулан жоох хитэрсэн. Яг вэ. Устар болтой янзтай. Одоо юу гэх юм бэ? Хин гэлээ Жаняна. Манай Жаняна зүгээр шүү дээ. Манай Жанянаг битгий та нар өглөөд бай зүгээр. Яг одоо уруул жоох ихтэй л үү. За Улаанбаатар хотод 18 цаг 23 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар хамгийн гүн бохирдлагч арилга нь Омо хамтран ажиллаж байгаа. За энэ ч одоо Английн Премьер Лигийн Арсенал клубын албан ёсны түнш болох Омо брэнд нь Омо таны Арсенал хүрэх тасалбар нэртэй юм 36 азтантай сулаат худалдаа явуулаад байгаа шүү дээ, тийм ээ. За тэгэхээр хэрэглэгч та Омо брэндийн дурын бүтээгдэхүүнээс худалдаа авалт хийгээд Англи улсад Арсеналын тоглолтыг үзэх супер азтны нэг болох юм боломжтой байгаа. За супер 3 азтан Англи улсад за ганц Арсеналын тоглолт үзэхгүй. Одоо тасалбараа авчна. Тэнгүүтээ Англи ирж очих буцах хонгосны тасалбараа. За 40 буудлын зардал зэрэг бүх юм ингээ багтсан байгаа. За 3 үеэр нийт 36 хэрэглэгчийг тодруулан супер бэлгээс гадна iPhone 16 гаруутаас бүрэн автомат угаалгын машин, ухаалаг цаг, уурын эндүү, Омо брэндийн жилийн хэрэглээ зэрэг олон төрлийн хонжрууд багтсан сулаат худалдаанд оролцоорой. Үргэлжлэх хугацаа нь 2025 оны 4 сарын 14-өөс 6 сарын 31-нд дуустал Монгол орон даяар үргэлжлэнэ. Тохирлыг сарбар боловсрал суваг телевизийн шууд эфирээр болон саруул гэр гэдэг пэйж хуудасаар явуулж байгаа. Тэгэхээр эхний тохирол нь бол 5 сарын 11-нд аль язгаар явагдаад нэг азтан бол тодорцсон байгаа. Та яаж оролцох те энэ суглаанд хэрхэн оролцох яаж одоо шагналын эзэн болсноо мэд хэднэрийг бол энэ саруул гэр гэдэг пэйж хуудаснаас нь дэлгэрэнгүй аваарай. За хаасаг байгаа. Түүцэн хүртэл оюутнуудад ер нь 100 грамтай хүртэл байж идэг штэ Омоч. Тийм. Тэгэхээр Омоч одоо зөвхөн бидний нөгөө мэддэг нунтаг байхаа болсон юм байна. Гэлэн, шингэн гэд бүх төрөл байдаг болсон. Тэгэхээр бүх төрлийн угаалгын бодисыг нь та ашигласан тохиолдолд энэ суглаанд оролцох хэрэгтэй л болж байна гэсэн үг. Яг гоо. За тэгээ бүх сүлжээ дэлгүүр супермаркет гэрээ оролцооч жижиг дэлгүүр зах хуудлын төвөөдөөс бүтээгдэхүүнүүдийг авах боломжтой. Тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь 75 77 88 99 гэдэг утаснаас аваарай. 75 77 88 99. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамгийн гүн бохирдлагч арилга нь Омо хамтран ажиллаж байна. Баярлалаа. За одоо миний мэдээлэл бид нар гин нэх ингээ сул мөнгө пал хийтэл орж ирсэн тухай ярьдаг аа. Тийм штэ одоо гэрийнхаа гаднаас нэг чулуу олоод амар баяжаагүй юу. Энэ удаад бол бүр хогийн цэг дээрээс олсон байдаг. Бүрүү за. Тайландд болсон шууган одоо яг эд шуугаад хүмүүс нь хоёр хаваагдаад нөгөө олсон хүнийг нь зарим нь тэнэг зарим нь мундаг гэд ингээд бужигналж ийн л да. За. Нэгэн Тайланд эмэгтэй орой гэрлүүгээ харж явахдаа хогийн цэг дээрээс эд зүйлээ хийгээд хадгалчихж болмоор аятайхан том сав байхыг олж харж гэнэ. Одоо тэр певрэн сав байж тээ. Нэрээ гайгүй сав л шүү дээ. За. Энэ юуг аваачаад савыг аваач гэртээ тавиад юм хийчихье гэж шийдэн нээж үзтэл дотор нь юу байсан гэж. Йоо! Ээжээ! Би бол хараад цашаад ухаалаад унчих юм бэ. 12 сая Тайланд баат буюу Монгол мөнгөөр 1 тэрбум 332 сая төгрөг бэлнээрээ шүү. Бэлнээрээ байж байгаа юм дээрээ.
За их хэмжээний мөнгө хараад балмагдж айсан эмэгтэй бол шууд шоконд орсон. Шоконд оронгуудаа цагдаа дуудсан байдаг. Тэгэлгүй яадیں۔ Би л авдаг бас айгаад их юм байна. Гэхдээ манад бол одоо 10% нь авна штэ. Мэдгүй одоо эднийд яадаг юм. Угаасаа тийг манад бол авна. За хайрцаг дотор татрын өнгөлтийн баримт бичиг болон Тайландын үндэсний өргөн нэвтрүүлэг харилцаа холбооны хороотой холбоотой дугтуу байсан байдаг. за Бичиг баримтад нэрэн дурдгдсан залууг шалгаж үзэхэд Тайландын үндэсний өргөн нэвтрүүлэг харилцаа холбооны хорооны үндсэн ажилтан биш, зөвлөхөр ажилтдаг байсан хүн болж таарсан. за За татварын баримтанд түүний ажилтай холбоотой байсан бөгөөд харин мөнгөний талаар тодорхой таймтай мэдээлэл бол өгөөгүй гэж одоо Тайландын хэвлэлүүдээр мэдээлчихэд байна. За бэлэн мөнгөтэй холбоотой нэмэлт шалгалтын явцад уг мөнгийг 2020 онд банкнаас авсан болох нь тогтоогдсон. за Тэгэхээр эн чинь 5 жил дарцсан мөнгө байгаа. тийм байна. Нотой. Ноцтой мөнгө байна авчаа. Гэвч мөнгийг хууль бусаар олж авсан хэсэг нь тодорхойгүй байгаа тул мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдсаар байгаа. Цагдаагийнхан мөнгийг хийсэн сав болон бэлэн мөнгийг эдмөрийн баримт болгон хураагаад авцсан байгаа. Одоохондоо бол. За Интернет орчинд аманд орсон шар тусыг хилээрээ түлхсэн эмэгтэйг нилээд баалж байгаа. Өөрөө авахынхаа оронд цагдаа дуудлаа гэж буруудах хүмүүс байгаа бол цагдаа дуудаж шудраг иргэний үүргээ биелүүлсэнд нь баяр хүргэсэн хүмүүс ч зөндөө байна гэсэн. үгүй ийм нэг тэр бом дүүрэг би амьдралдаач барьж үзв. Тэгэхээр чи би сая ингээ би зүгээр хараад зочлоо штэ. Ийм хүн хараад хүн бодвол зочноо. Амьдралдаа ийм их мөнгө харж үзээгүй юм чи базар байна, базар байна. Зүгээр шууд цагдаа дуудна угаасаа. За үнэхээр ингээд 1 тэрбум төгрөг 1 тэрбум 332 сая шүү энэ чинь. Харин тийм. Ийм их мөнгө гинт олоод те. За цагдаад хэлэхгүй гэртээ аваад чухал. Нөгөөдгнөөс болоод нервтэй өвчин болж чадахгүй бүр унтаж чадахгүй шүү дээ. Унтаж чадахгүй. Тэгээд ингээд нэг ийм нэг амьдралын хэмнэл алдагдаад нөгөөдгөндөө стресстэд аюул болох бах те. Бүр 330 хэдэн сая л манад байрны мөнгө шүү дээ. Йоо. Ямар тэрбум 332 сая. За сэтгэлдлүүд нь. За Саяхан Тайландын татварын бодлогод өөрчлөлт гарсантай холбоотойгоор хятадууд татвараас зайлсхийсэн нотлох баримтаа устгах гэж хайсан мөнгө байгаа гэдэг. Гэтэ арайч ингээд 1 тэрбум мөнгө хайчихгүй л гэдэг. харин тийм. Хайхан ч бас арай юу юм бэ те? Тэгсэн нөгөө загиндагуд өөрөө аваад хэрэглэхийн оронд цагдаа дууддаг шудраг бас тэнэгэл эмэгтэй юм да гэсэн мэн. За. Хогийн цэг дээр хайсныг бодоход их бохир мөнгө байхаа. Хэрэг явдал яаж шийдэгдсэн бай мөнгийг олсон эмэгтэйд хов хүртээгээсэ гэсэн байна. Гэхдээ одоо тэгээд энэ заяа өөрөө авлаа гэхэд хэрвээ энэ ингээд мафтай хахуул махуулд өгсөн мөнгө ч юм уу энэ мөнгөнийх нь ардаас тэгээд нөгөө амар хүмүүс ирүүл яа. Тийш эвгүй байхгүй эвгүй ер нь бол эвгүй шүү. Бадраа. Миний алга болгосон мөнгө байна штэ. Мөнгө авъя гэсэн байна. За яг хоо ер нь бол штэ улс орнууд ийм тохиолдолд ямар ч байсан тухайн шудраг иргэнийг албан ёсоор магтаад тодорхой хувь өгөөд тэг ингээд нөгөө нэг юу гэдгийг олон нийтийг тэг ингээд нөгөө нэг соён гэгээр үлж штэ. Та бүхэн ч гэсэн шудраг байгаарай. Бид нар ингээд олсон мөнгнөөс бол тодорхой хувийг нь шудраг байсныхын төлөө өгдөг. Мөнгөнд дүнгийн зарлдаггүй. Тийм үү. Зарлдаггүй. Яагаад гэвэл тэр хүндээс аюултай байна. Тэр хүний хувьд тэ аюултай байхгүй юм чинь. Тэ бид нар бол тодорхой хэмжээнд урамшуулсан. Тэ шудраг иргэнийг бол урамшуулсан гэдэг урамшуулах маягтай байдаг. Түүнээс бол нөгөө эмэгтэй чинь өөрөө эргээгээ тийм үстэй. Нэг тэр бомын 10% чинь хий төлөө. 100 сая юу? Тийм жоохон уу? Тийм билүү? 100 сая штэ. 100 сая юу? 100 сая. Тийм билүү? 1 сая биш штэ. 10 сая биш. 100 сая. За. За 300 мянган чинь. За 130 сая. 130 сая биш ээ. Тийм штэ. Тийм 130 сая гаруй төгрөг авах байсан маань Монголд бол одоо өгөх нэ 10% өглөө 130 сая гаруй. Яах вэ? Ядаргатай. Зүгээр байж байгаа ч тийм. Тийм штэ. Хайрцаг нэгэд олсон мөнгө штэ. Тийм штэ. Йоо. 130 сая төгрөг бас барагдахгүй мөнгө. Одоо энэ амар олон хүн 0 руу гүйж байгаа хаа. Шээс таajгаа тэгж байгаа. Тэр тодорхой. Илэг авааж байгаа. За. За Улаанбаатар хотод 18 цаг 31 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжин ажиллагчаар Unlock Finance дэмжин ажиллаж байгаа. За Unlock Finance зээлийн ап нь шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлжээ.
Унаж явах нөхцөлтөөр автомашин барьцаалсан зээлийн үйлчилгээг хиймэл оюун ухааны тусламжтайгаар шийдэж байгаа. За танд цахим гарын үсэг багтал ерөөсөө зээл 5 минутанд таны дансан шилжин. Холбоо арих утас нь 7610 тэг тэг 74 7610 тэг тэг 74. За мөн Unlock Finance зээлийн ап пэйжээр та дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Хэлбэр зээлийг хүссэн үедээ Unlock Finance дэмжиж ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За миний дараагийн үргэх мэдээ болбоос энэстэй айгуу тний ёо. Би октод ч арайд хийдгүү байсан. Банд нарынхаа одоо ингээд би намрын хичээл мичээл дээр ингээд шорт мор тамирын өмнө ингээд доош шувталдаг штэ. Гэтэ өөр хитэр шувтлуусан хөвгтд бол айгуу хэцүү л байдаг л баах л та яаж ч бодсон. За би солонгос шууга хүрэх гэж байна заяа. За. Өнөөдөр бүр BBC-гийн нүүр хуудсан дээр гарсан мэдээ шүү энэ. Базар байна. За Өмнөд Солонгост нэгэн эмэгтэй хамт ажилдаг залуугийнхаа өмд дотуур хувцсыг санамсаргүй тайлсан хэргийг бэлгийн хүчирхэглийн шинжтэй үйлдэл гэж үзээд шүүхээс 2.8 сая вон буюу Монгол мөнгөөр 7 сая 500 мянган төгрөгийн торгууль ногдуулсан хэрэг гарсан. Эмэгтэй хүн нэгдэгцсэн юм уу? Эмэгтэй хүн эрэгтэй хүн. Гэхдээ бас энэ юу юм бэлээ? Насны хувьд бас аюу жоохон онцгүй надад бол жоохон гэж бодогдсон. Эмэгтэй хүн тоглоод эрэгтэй хүнийг бүх юмыг нь төмөнд харуулсан юм байна. 50 гаруй насны эмэгтэй 20 гаруй настай залууг арилынхаа залууг тэгсэн. Тэгэхээр айгу би одоо жишээлбэл ангаргийн өмдийг шувталсан гэсэн үг байхгүй айгу муухай байгаас тээ. Онцгүй надад бол онцгүй санагцсан. Муухайгаар барахуу тоглоом гэхэд тийш дээ. За ямар 10 жилийн хүүхдүүд бие бинийгээ шоглоод байгаа биш тий. Тийш дээ. За тоглоом нь хатуудсан бүсгүй бэлгийн хүчирхийлэлээс сэргийлэх 8 цагийн сургалтанд хамрагдах шийтгэл бол авсан байгаа. За энэ явдал бол уул нь өнгөрсөн 2024 оны 10 дугаар сард Гамвонд байрлах нэг рестораны галт тоонд болсон. За 50 орчим насны эмэгтэй 20-од настай залуу ажилтныхаа өмдийг хүмүүсийн өмнө доош нь татаад шотолцсон. За эмэгтэй бол энэ үйлдэлээ сүртэй тоглож л байсан штэ гэж тайлбарлсан ч шүүх түүнийг бол хүлээн зөвшөөрөөгүй. За шүүхийн шийдвэрт дурдсанаар эмэгтэй урд нь яаш итгүүлж байгаагүй хохирогч болон түүний эцэг гэхээс уурлалт гуйсан гимшиж байгаагаа илэрхийлсэн зэрэг нь шийдэглийг хөнгөрүүлэх хүнслэл болсон гэсэн. За ингээ яасан бах нь Монгол мөнгөөр 7 сая 500 мянган төгрөгөөр торгуулад 8 цагийн ийм бэлгийн хүчирхийлэлээс сэргийлэх сургалтанд хамрагдахаар шийтгэл авсан байна штэ. За 7 сая 500 мянган төгрөгөөр торгочжээ. Тэр мөнгийг нөгөө хохирогчд өгөх юм уу? Гүштэй эн чинь нөгөө нэг ийм өөр нэг сам ман руу ороод идэг үстэй. Тийм үү. Гэхдээ хохирогчд магадгүй сэтгэл санааны хохирол мохирлгээд өгөх юм болов? Талын ч ус өгөх юм болов? За хэм идэггүй. За тэр мэдгүй. Үгүй. Ингээд шувтлуулсан хүн юу ч авалгүйгээр те ус 7 сая 500 мянган төгрөг авч байгаа бол жоохон шог байгаа байхгүй. Гэтэ юу яадаг штэ. Одоо энэ шүүхэд ингээд нэг ийм өргөдөл гомдол гаргахаар байнга л нэг тэмдэгтийн хураамж гэж нэг лайтаг мөнгө авдаг үстэй. Тэмдэгтийн хураамж ч яг төлнө. Гэхдээ эн чинь бол торгуул болгож төлж байгаа шүү дээ. Энэ үн чинь бол 7 сая 500 мянган төгрөг торгуул болж төлж байгаа. За яг шүүх бол ингээ процессын хувьд тэр үнийг ингээд бусад хүмүүст үлгэр жишээ болгоод ингэж болохгүй нөхдүүдээ гэж үзүүлж байгаа боловч цаана хохирогч байгаа шүү дээ. Хохирогч нь тодорхой хэмжээний мөнгөний өгөхөөлгүй дээ. Юм харуулчаад багт ч. Одоо тэгээд тэр хүн сэтгэл санааны хохирол мохирол гээд хэмжилсэн бол одоо тэгээд өхөөлөлгүй. Тэр нь бол байхгүй лээ. За мэдээж хортой ч юм шиг хоржоонтой ч юм шиг энэ явдал олон нийтийн дунд нилээд яригдэж байна. Одоо тэгээд эн чинь үйл явдал нь бол 24 оны 10 сард болоод ингээл шүүх хурал яваал ингээл ингэж явсаар нь байгаад одоо шийдвэр нь гарч штэ. За зарим хүмүүс болохоор ингэсэн байгаа. За энгийн тоглоомноос болоод хит чанга шийтгсэн ингэж үтсэн бол нөгөө хэсэг нь энэ бол тоглоом биш ээ. Доромжлол гэж шүүмжилж байгаа. За Солонгост fencing буюу хүний өмдийг хүчээр тайлах нь олон нийтийн шоу, нийгмийн нэвтрүүлгүүдэд хошин үзүүлбэр болж харагддагч бодит амьдрал дээр энэ нь доромжлол дээрлэл болж хувирдаг юм байна. За тус улсад өмнө нь ч иймэрхүү хэрэг олон удаа гарч байсан. 2019 онд Олимпийн аварга Им Хё Жун эрэгтэй багийн хамтрагчийнхаа өмдийг эмэгтэйчүүдийн өмнө тайлснаар тэмцээнд оролцох эрхээ 1 жилийн хугацаанд хасуулсан бол 2021 онд бага сургуулийн хүүхдүүд ижил төрлийн үйлдэлээс болж цагдаад шалгуулж байсан. За сэтгэгдлүүд нь өмд тайлж тоглож байгаа торгуул авдаг цаг ирээ юу? Зүгээр л наргээ шүү дээ гэсэн байгаа. Гэхдээ одоо хүүгүүд хоорондоо найз нар ч юм уу хоорондоо ингээд нэг юм найз нарынхаа хүрээлэл бол нэг ондоо. Гэтэл ийм
ахмад настай эмэгтэй хүн тийм насны залууг өмнө шутлахаар өөрөө ер нь жоохон ёс зүгэл юм болчихлоо аа л да. Ер нь цаг цагаараа байдгүй захалдаг өгөхөөр байдаг. Бидний үед чулуугаар байлдчихсан. Одоо тэгээд бид нар чулуугаар байлдаж болохгүй үстэй. Болохгүй. Яг үнтэй адилхан. Яг Бидний үед тэр өмнө шутлах чинь нэг ингээд тоглоом нарийн байсан бол одоо эн чинь шүүх цагтаад болох юм байна. Яг үнэ. За, тоглоом биш. Хүний хувийн орон зай руу хаалцсан яриг. Тэгэхээр ийм шийтгэл зохистой нийгэмд сануулга болж байна гэсэн байна. Бэлгийн ёс зүй гэдэг хүүс хамаарахгүй. Эрэгтэй хүнч хохирогч болж болдог гэдгийг энэ хэрэг харууллаа. Хошин байдал гэж нэрлээд өнгөрөөж болохгүй гэсэн байгаа байхгүй юу? Гэтэ одоо манад хэрвээ яг ийм зүйл болвол яг хууль мууль нь яаж явдгийг би бол мэдэхгүй байна. Одоо тэгтээ би бол энэ тоглоом биш хүний хувийн орон зай руу хаалцсан хэрэг гэдэг дээр би санал нэгдээд байгаа байхгүй юу? За. За таны мэдээг сонсъё. За. Бас нэг гоё хүүхэн харуулах гэж байна би. За. Үнэхээр гоё хүүхэн. За энэ бол өстой согоо шиг хүүхэн. Минийхээс гоё юм уу? Бүр янз янтай. За. За, октод өндөр залуучуудад дуртай байдаг, тийм үү? За, тэгвэл ирчүүд бол өөрөөсөө өндөр эмэгтэй дуртай байдаггүй юм байна. Мэдээж нэг тийм дуртай байдаггүй. Яг энэ асуудалтай холбоотойгоор мэдээллийг одоо хүргэх гэж байна. За. Instagram дээр 2.7 сая дагагчтай 192 см өндөр урт сайхан хөлийг нь пенүүд нь үргэлж шагшин магтдаг Мари хэмээх инфлюенсер бүсгүй та бүхэн харж байна. Гэтэ би эмэгтэй хүн метр 80-аас дээш л болчвол амар санагдаад дэмий санагдаад тэр хараач. Зан ч юм уу астакны самхаг шиг санагддаг. Гэхдээ тэгээд энэ ядж л метр 92 мөртлөө тэр өмсөн гутлыг хардаа. Задбор мосчжээ. Хүү. Орсын ямар кинон дэр тэгдэг үлээ. Би чамайг харахаар Арслан зан ч юм уу астакны самхаг санагдаад байдаг гэдэг чинь. За нэг тийм үг Орс нэг кинон дэр тийм үг явж идэг. Бараг тэр нөгөө нэг би сэтгэл булаам би хамгийн өөрхөн сэтгэл булаам бүсгүүдээ тэрэн дээр гардаг байж таа бол. За тэгэд энэ бүсгүй шүү дээ. Залуустай болцоход маш хэцүү байдаг талаараа өөрийнхөө одоо сувг дээр Instagram сувг дээр ярьсан нь одныг шуугуулад тэ хөөрхийн амтны зовлон жаргалыг бол хүмүүс ойлгоод эхэлжээ. За. Бусдаа болцож гадаад төрхөөсөө өөр зүйлсийн талаар ярилцахыг хүсдэгч түүнийг харсан залуус бурхан минь ямар өндөр хөөхөн бэ гэж бодож байгаа нь харахад л ойлгомжтой байдаг тул болзоонд явхад маш хэцүү байдаг тухайга ярьсан байгаа. Тэгээ нөөдөлнтэй ингээд бурхан минь яас өндөр хөөхөн бэ гэж байнга тэгж бодоод байдаг гэдэг өөр юм боддгоо. Үгүй манай одоо фитнес дээр бас нэг амар өндөр охин явдаг байхгүй юу? Тэгээ би мэдүү чиний өндөр хийдүү ингэж харж ярьж байгаа штэ. Би тэгсэн чинь метр 93. Тэнгүүтээ бүр волейболын легионер тоглогч Монголд байдгүй гэж байгаа байхгүй. Тэгээд гэмтэл бэртэл авчаад Монгол төр ирсэн байгаа. Тэгээд зүгээр гэртээ байж болохгүй байна гэд фитнес явж байгаа байхгүй. Тийм байнгын бэлтгэлтэй байдаг. Яаж гэх юм бол сууж модох байх. Амар өндөр базар байна. За 3 жилийн өмнө нэгэн залуутай удаан хугацаанд чатаар харилцсны эцэст уулзгаар болоход залуу түүнийг харангуудаа толгоогоос ихсэрж гэр бүлд нь яаралтай ажил гарсан гэж хэлээд яваад өгчээ гэнэ. Яг үүдээ нөгөө би харшилтай байгаа гэдэг шиг юм болж. Орой хоол кино зэрэг бүхэл бүтэн шүн төлөвлөсөн байсан ч залуу шууд яваад өгсөн түүний өөртөө идэх итгэлийг ганхахад хүргэж зайлвал энээс хойш 2 жилийн хугацаанд хинтээж болзоогүй ингээд нэг төрлийн ийм одоо сэтгэл гутралд орсон байгаа юм. За хэдийн урт хугацаанд өөрийнхөө өндөрт итгэлтэй байж үүнээсээ болж жил бүр саяыг олдог байсан ч гэсэн энэ туршлага нь Марид тун хүнд зохилд болсон. Хөөе тэр гүйлтийн зам дээр заяо. Ядчихэд л одоо хүнтэй хамт зогсож байна. За нөгөөх нь өвдгөнд нь хүрсэн. Өвдгөнийх нь тэрүүгээр татж байна. Гэхдээ ийм өндөр юм байж яагаад ийм өндөр юм үсэ гэдэг юм бол. Одоо зурган дээр өндөр. Энэ одоо гутал нь бараг 20 санж байхгүй юу. Тэгээд наадах чинь бүр ингээд метр 90 дээр 20-ыг нэмчихэж 2 метр 10 болчиход шүү дээ. Бүз. Ер нь бол өөрөө их гоё хөөх юм. Жохон том л байгаа үстэй. Том л байна шүү дээ. Жохон том л байна. Ажаал гоё гээд байгаа шүү хүмүүсээ. Жохон том л юм. За хэдийн урт хугацаанд өөрийнхөө өндөрт за ингэсэн. За өөрийнхөө за ингэсэн заяа. Ингээд хэсэг хугацаанд бодсны эцэст Мари болцох тухай дахин санаа зовхоо болгохоор шийдэж түүний оронд өөрийн брендийг бий болгоход бүх хүчээ зориулсан гэж байна. За цаг хугацаа өнгөрөхөд түүнийг дэмжиж дагагчид улам нэмэгдэн түүний өндөрт дуртай ирчүүдээс байнга мессеж ирдэг болсны дараа бүсгүйн өөртөө итгэх итгэл нь эргэж сэргэснийг өөрөө анзааржээ. За ингээд
Модель бүсгүй одоо болзооны аппликейшн дээр өндрөө бахархалтайгаар ил тавьдаг болсон гинэ. Би метр 92-тай надтай болцох залуу байна уу гэж ингэж тавьдаг болсон. Би намхан залуустай болцож байсан. Тэдний өндөр нь надад хамаагүй. Гэхдээ л зарим залууст миний өндөр асуудал хэвээр л байна. Би өндрөөс юм авахаас эхлээд эрэгтэй хүний хийдэг зарим зүйлсийг хийхээс өөр аргагүй болдог. Заримдаа би харилцаанд эр хүн юм шиг санагдах үе бий. Зөвхөн болцохоос гадна онгоцонд явах, ховд судалдаж авах зэрэгтч бас нэлээд хүндрэлтэй байдаг гэж бүсгүй ярьсан билээ. Энэ өндөр хүмүүс онгоцонд үнэхээр хэцүү гэсэн. Гэтэ яг ингээд одоо ингээд энэ бикинитэй байхыг харсан ч гоё хүүхэн байна, гоё хүүхэн байна. Гоё юм байна. Тий, одоо энэ ингээд зургийг харах юм бол тийм пропорц алдагдaltaй биш те. Яг ингээд нэг юм пропорц хит өндөр хүмүүс чинь заримдаа нэг юм сонирн байдаг шүү дээ те. Тийм биш байгаа байхгүй. Ер нь пропорц бол айтайхан. Царай зүс давгүй, үс мөс бас сан силкээр угац юм аа. Давгүй. Тийм юм байна. Тийм байна. Сэтгэлдлүүд нь. За би ч бас чамтай адилхан өндөр. Гэхдээ харамсалтай чам шиг дур булаам, үзэсгэлэнтэй биш л те. Надад бол өндөр байсан ч царайлаг дур булаан байхад асуудалгүй санагддаг байсан. Одоо харин эргэлцчихлээ гинэ. Хүмүүр байгаагаараа үзэсгэлэнтэй чи яг л хатан хаан шиг харагдаж байна гэсэн. Гэсэн доотлолт нэг нөхөр надтай болзоочгүй гэсэн байна. Ийм гоё бүсгүүтэй болцох залуу хаа мондод нэ. Ийм сайхан залууд нь ихнэр хаанаас мундахвдэ гэдэг шиг. Хаанаас л мундааж дээ ийм гоё хүүхэд. Тэгэхээр би бодлоо яах вэ? Мэдээж эмэгтэйл хүн болсон өсгөөдөө готл өмсмөр санагддаг байлгүй. Тэгээд нөгөө нэг нарийнхан ийм нөгөө гацсан өсгөөдөө дүфл өмсөх гэхлээр ийм хит том хүнийг даахгүй байдаг байх. Тэгээд дандаа платформ өмсдөг байх. Би бас тэгж бодлоо. Тийм баг. Тэгээ эн чинь өөрөө моделийн ажил хийд юм ба шүү дээ. Тэгэхээр модель хүн чинь бас нөгөө нэг байнга өндөр өсгөдтэйгээр явж явахгүй бол бас дадал сургуульд нь алдагддаг. Тэгээд одоо энэ хүн чинь манустай л адилхан 37-8 өмсдөггүй л байлгүй дээ. Одоо бодвол бараг 41-42 өмсдөг байлгүй. Одоо энэ метр одоо энэ чинь бол энэ өндөр өсгөтэй өнсөд бараг 2 метр гарантай байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хажууд нь зогсож байгаа залуу бол боломжийн залуу байна. Метр 80-тай л залуу байна. Ямар ч байсан. 85 мав байх. Тий. Овоол ороостой залуу байна. Тэгэхэд л хамгаа харагдаад байна шүү дээ. Метр 90-тэй ч гэж магадгүй. За ийм юу бол кохныхан дагуур ах юм байна. Нөө. Тэжээ харахгүй харагдахгүй. Юу вэ? Танаас эн чин 23 см өндөр болчиход байна шүү дээ. Ер нь бол тий. За Улаанбаатар хотод 18 цаг 43 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Цэвэр тунгалаг цэнгэг гамт Аквафина бас хамтран ажиллаж байгаа. За манайхан өстө энийг үүзаагүй уугаад дуусгасан. Тэгсэн. Аквафина цэвэр ус нь дэлхийд борлуулалт төдийгүй чанар стандарт хэрэггүүлэгч савлсан усны нэг бөгөөд 40 гаруй орны сая эргэлэгчийн хамгийн нэгдүгээр сонголт болсон ийм брэнд гэдэг юм байна. За хүний биеийн эрдсийн зохистой харьцааг хангасан буюу кали, натрий, магний зэрэг эрдэс бодисуудыг агуулдаг. Калиен бикарбонат өндөр байдаг нь хүний биеийн хүчил шүлтийг одоо тэнцвэржүүлэхэд тусалдаг. pH тэнцвэржүүлэхэд тусалдаг гэсэн. За олон улсын стандартыг ханган үйлдвэрлэлийн эхний шатнаас эхлэн хэрэглэгчдийн гарт очих хүртэлх бүх хэл дамжлагад нь Америк нэгдсэн улсын FDA гэж ярьдаг штэ тий хүнс эмийн яналтын газраар баталгаажсан Pepsi компаниас тавьдаг шалгуур үзүүлэлтүүд болон Монгол улсын савлсан усны стандарт хүнсний эрүүл ухааны шаардлагын дагуу үйлдвэрлэгддэг. Ер нь бол яг одоо аль биесны хэрэгтэйгээр Монголд үйлдвэрлэгдэж байгаа ус шүү дээ. Дэлхийн брэнд. Тийм, супер брэнд. Орчин үеийн хэрэглэгчид байгаль дээлтэй бүтээгдэхүүн үйлчлэгээ сонгодог болсон энэ цаг үед Аквафины ус нь хөнгөн, тунгалаг, дахин боловсруулахад хялбар ийм савлгаатай байдг нь илүү үнцнийг хэрэглэгчдэд бий болгож байгаа. Тийм юм байлээ. Ингээд нэг юм зөөлхөн савтай юм байлээ шүү дээ, тийм. Зөөлхөн савтай. Энэ усыг Pepsi, 7up, Mirinda, Mountain Dew зэрэг хийж улсан ундаа Lipton Ice Tea цай болон Sting энерги ундааг PepsiCo компани стандартын дагуу үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэдэг GN Beverages компани албан ёсны онцгой хэрэгтэйгээр дотооддоо үйлдвэрлэн бидэн дээр одоо лагуун дээр бол нийлүүлж байгаа. За Pepsi шин нэрэн сонгож байна гэдэг шиг цэвэр тунгалаг цэнгэг гамт Aquafina ус таны шин сонголт. За ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн 75 тэг гэдэг утаснаас аваарай. 75 тэг. За Aquafina Mongolia гэж латинаар бичээд сошиал хаяг руу орох боломжтой. CUG25 E-Mart номин E-Mart сансар E-Mall оргил за тэгээ босоод бүх сүлжээ дэлгүүрүүдээс авах боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар цэвэр тунгалаг цэнгэг гамт Aquafina хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За миний дараагийн үргэх мэдээ. Йоо энэ ста нэрэ
Би бүр ёо гэж ботсон. За бас орж ирээд хараараа манайхаа. Өстөө нэр. Үсээ засуулах, гоё загварлаг хувцлах, чих хамраа цоолох зэргээр өөрсдийгөө илүү дур булам харагдуулахын тулд хүмүүс янз бүрийн зүйл хийдгээ. За манай эрчүүд маань бас имлэг дээр очивол айгүй сайн, имлэг дээр очихгүйгээр гадуур дотор янз бүрийн юм хийлгээ, тэрийг гусуулж ахуулаад айгүй хэцүү байдаг ч ордог. Ч та юу вэ? Ёо, хоёр гаранда төм сургуулсан юм байна. Мэдрэлтэй байгааз наадах чи ёо. За харахад л муухай байж тээ. Хастан муухайгааз зарим хүмүүс хүний санаанд оромгүй хачин жигтэй зүйлс хийж зөрөгтэй шийдвэр гаргасан тухай дөрөн зүгэн шугар нэвтрүүлэг маань өмнө нь ч гэсэн зөндөө л ярьж өгч байсан. За тэгвэл яг тийм зөрмөг шийдвэр гаргаад тэгээд үүнийхээ хариуг биетээрээ маш хүн дээр авсан нэг залуугийн тухай мэдээлэл хүргэж байна. За манайхны хэлгээр нөгөө нэг өстө нуухыг авах гээд нүдийн сохлохтой л ойролцсон юм уу та? Тэр нь энэ бол одоо ястаа тэр бүр нүдийн сохлохоос долоомдор болж. Харин тий. Энэ нөхөр шинэ хүн биш ээ. Манайхан ирчүүд бол хараа таних бах. Интернетийн эртний тайл нөхөр байгаа. Папай гэх нэрээрээ алдарсан 24 настай Орос холимог тулгаанч Крил Тришин 20 настайдаа илүү хүчтэй болохын тулд гарынхаа булчин руу вазелин шахуулцаа. Гэтэл яасан бах нь биед нь орсон вазелин хатуураад булчинг нь бүр өгчүүлээд эхэлсэн. За үр дүнд нь мань нөхрийн гар үнэхээр хүн харахын аргагүй аимшигтай том болж хувирсан. Одоо наад харагдаж байгаа байдал чинь. За тэгээ ядчихэд нөгөө нэг ковидын үе таарчихгүй юу? Тэгээ наадах чинь хагалгаанд орч чадахгүй удаад ингээд залуу тун саяхан хагалгаанд ороод хагалгаанд орсны өмнөх болон дараах зураг Instagramд оруулсан нь одоо ингээд шууган тариад байгаа. Ёо энэ нөгөө тийм байна. Энэ холимог тулаанч байсан залуу. Ёо гэтээ ямар ёо энэ өөрийгөө бүр ингээд ирэмдэг болгоо ячиж байгаа байхгүй. Хоёулаа бол дөрөн зүгийн шууганаар байн хилдэг штэ. Юм хитийдвэл ингээл димий. Ерөөсөө ингээд нэг балансаасаа хитрхлээр ингээл юм болж байгаа шүү дээ ерөөсөө. Тийм шүү дээ. Наад чи одоо энэ ахуулсан зураг нь багш үгэн тий. Гэтэ энэ айгүй амар харагдаж байгаа зү одоо ингэ байж байгаа нь амар эвгүй. За тэгээ өөрөө ингэж ярьсан байгаа. Би гинэн тэнэг байдлаасаа болж 20 настайдаа үр дагаврыг нь бодлохгүй гараа томруулах гэж оролцоо. Одоо дөнгөж 24 настай миний дархлааны систем үүнийг даван туулж байгаа ч дараа нь юу болохыг би үнэхээр мэдэхгүй байна гэд залуу ярьсан байгаа. За хагалгааны дараа гараа хөдлөхөд маш хүнд байгаа хэдий ч амь насанд нь ямар нэгэн аюул учрахааргүй болсон гэдгийг бол эмчнэр хэлсэн. Хүнд хэцүү зүйлийг даван туулж байгаа залууд дагагчдаас нь урам зориг өгсөн сэтгэлдүүд бол маш их ирж байгаа гинэ. Тэгэхээр одоо энэ залуугийн тэр дараагийн тэр тулаам бол одоо юу ч болох юм бүү мэд те. За сэтгэлдлүүд нь хагалгаа амжилттай болсонд баяртай байна. Түргийн эдгээрээ чамайг харахтаа үргэлж баяртай байдгаа. Чи бол жинхэнэ тулаанч шүү гэсэн байна. Эцэст нь зөв сонголт хийж байгаад баяртай байна. Бие бодоор аз жаргал хүсье гинэ. Энэ ахад тулаанд орч чадахгүй. Би бол бас ямар ч тийм боломж байхгүй. Яагаад гэвэл гаргаж авсныг харуулж. Тийм. Ёо ямар амар юм бэ? Энэ үстэй энийг авахын тулд өөрийнх нь үндсэн булчин мөрмөсөнд өчнөө гэмтэл гарсан. Тийм шүү дээ. Цоо ирүүл байжж хүн олимог тулаанд тулдно гэхээс ямар нэгэн асуудал жоохон л асуудал байхад тулдах ямар ч боломж байхгүй шүү дээ. Нэг мэдээ цаг базар байна. Байн шүү гэж юм. За тэгвэл тэгээ. Гэлэлцүүлч та. За тэгээ. Ёо гэтээ энэ ёо ямар амар юм бэ? Амар. Тэр хойдл мойдлыг харчаа штэ. За бид нар жата эмээ өвөнөрийн талаар гин ярьдаг. Нас бол ердөө тоо гэдгийг нотлсон бас нэгэн мэдээг та бүхэндээ өргөх гэж байна. За. Атланта хотын иргэн 80 настай Беатрис Уилсон гэдэг өөрийн эмэгтэй шүү энэ. 80 настай өөрийн 8 дахь бизнес болох Bean Nails хэмээх хумсны солоноо Мартин Лютер Кинг Жуниорын өргөн чөлөөнд нээжээ. Мундаг. За, машин худалдааны салбарт ажиллаж байсан Уилсон нэмээ одоо ч оройтойгүйгээд өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэхээр шийдэн ажилласаа гарч анх уг нь эхлээд хумсны сургалтад хамрагдсан ч ажилд авах газар олдоогүй тулд шантралгүй анхны солоноо өөрөө нээсэн байна. Bean Nails салоныхоо өмнө Уилсон нэмээ маань Атланта хотод нийтдээ 7 солон ажилуулж бүгдийг нь амжилттай удирдах байгаад 2021 онд зарсан гэдгээ хэлсэн байна. Би хүмүүстэй уулзаж ярилцаж шинэ танилуудтай болох дуртай. Тиймээс бизнес эрхлэх нь надад таалагддаг. Дуртай зүйлээ хийхэд хязгаарч оройтхгүй.
нас хамаагүй гэж тэр ярих дуртай. Нээлтийн амьдрал 10% хямдсан Тэгсэн байлээ. Мундаг яа. Шинэ салооны нээлтийн үеэр Атланта хотын дарга Андре Диккенс болон хотын зөвлөлийн гишүүн Андреа Бун нар ирж тууц ажилласан байна. За эмээ бол өндөр насыг нь хүндлээд тийм ээ. Ингээд бусдад үлгэр дуурайл үзүүлж байгаад нас хүндэтгэл үзүүлжээ. Миний шинэ үйлчлүүлэгчд ирж дэмжиж байгаад үнэхээр сэтгэл хөдлөж нулимс гарч байна. Амьдралд хамгийн сайхан мөч бол яг одоо. Эхлэхэд хизээч оройтгүй. Би маш их баярлаж тогтолж байна хэмээн 80 настай уйлсан нэмээ ярьсан байна. Гэтэ энэ 80-тай гэж юусаа харагдахгүй юм те. Тийм. Тэгээ ер нь бол яг өөрөө өнгө тарьсан хүн тэр хүний бас нэг юм нэг биеийн онцлог байгаа байна. Нэгдүгээр. Хоёрдугаар энэ ингээд байнгын идэвхтэй амьдрдаг хүн гэдэг чинь ингээд шамбихгүй шүү дээ. Бас чанга байгаад байгаа шүү дээ. Бас тийм те. Мундаг юм нөө. Лаглаг. За сэтгэлдлүүд нь 80 настай хүн 8 дахь бизнесээ нээж байхад бидэнд шантрах шалтгаан гэж үгүй юм байна. Беатрис ихч үнэхээр гайхалтай хүн хүсэл мөрөөдлөө дагахад хизээч оройтгүйг харууллаа гэсэн байна. Олон хүн өндөр настай болсноо шалтгаан болгож зогсдогч энэ эмэгтэй бидэнд нас хизээч хязгаар биш гэдгийг донтоллоо. Түүний ирч хүч зориг үнэхээр бахархмаар юм гэсэн. Нас өндөр болсон гэж зүгээр суулгүй дахин бизнес эхлүүлсэн энэ хүний төвчээр хөдөлмөрч зан үнэхээр бахархууштай. Манай залуучууд ийм хандлагыг өөртөө бий болгож ийм хүмүүсэд үлгэр авах хэрэгтэй шүү гэсэн байна. За тийм ээ тийм. Бид нарт ч гэсэн дотооддоо үлгэр жишээ болоод үлгэрлээд явах хүмүүс байна уу гэвэл байна. Манайхан ч гэсэн одоо ер нь бол хөдлөө дэвэл хүн шиг амьдарч болно гэдгийг бас ойлгож байх шиг байна шүү дээ. Тийм шүү дээ тий. За нүрээд 2025 оны 6 дугаар сарын 10-ны Мягмар гарагийн 400-ийн шуугаар нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс шуугих тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Цэвэр тунгалаг цэнгэг амт Аквафина за мөн хамгийн гүн бохирлыг чарлаг нь Омо хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За өргөлөөл эрхэн сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээг хүлээн авч сонссны дараа 2-2-5 нэвтрүүлгийн хашууны дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3